одоо дарга нар бол сэтгүүлчнэртэй ингэж юм халт нүүр тулахаас ер нь бол бэрхшээдэг болчиход байна л. Сүүлийн үед энэ төрөөс өгж байгаа нээлттэй тоо мэдээллүүд маш их тийм одоо biased гэдэг юм уу те ийм ялгартай байдлаар орж ирэх хандлага бол тэр өөрөө нээлттэй ил тод байдлын тухай асуудлыг цахим өөрчлөлт өсөлт хөгжлийн тухай асуудлыг байнга ярьдаг хэрнээ өгж байгаа мэдээлэл нь дандаа ийм хаалттай те яг ингээд бүрэн одоо мэдээлэл авах боломж болцоонд хязгаарлагдсан байдлаар өөрийнхөө өссөн үгүй гэсэн мэдээлэл өгдөг, өгөхгүй гэсэн мэдээлэл ямар нэг байдлаар ингээд дарчдаг тийм. Иймэрхүү зүйлс бол маш их ажиглагддаг. 4 удаагийн хилцүүлэг хийсэн ингээд Алтан гэрэл сайд хэлээд байгаа шүү дээ. Гэхдээ 4 удаагийн хилцүүлгээр хүмүүсийн өгөөдсөн санал тусаагүй байх гэж бас айгүй олон хүмүүс ярьж байгаа тийм. Зүгээр хилцүүлэгч үнэхээр хилцүүлэг байж чадж байгаа юм уу? Хилцүүлгийн үр дүнд нь тэр нь хуулийн төсөлтөд орж чадж байгаа юм уу гэдгийг сайн харахгүй бол өг хилцүүлсэн гэдэг үгээр бид нэр хүчнэл хуулийг явуулсан шүү дээ тийм. Хууль батлах журмынхаа дагуу бас биш байгаад байна. Тэгээ дээрэс нь айгүй олон салбарын хуулиар бидний эрх бас зөрчигдөж болох нөхцөл үүсэж байна гэдгийг нь бас айгүй сайн харах хэрэгтэй болов уу гэж бодож байгаа. Тэгээ яг салбарын хэрэг үнэхээр дэмжиж ороод ирвэл хэлцээ гэж улсын хурлын дарга хэлсэн тий. Энэ Монгол банк сангийн сайд 5 тэрбум долларын нөөцтэй боллоо гэж зарласан. Тэгээ долларын анш өсөдөх юм. Одоо өмнөх засгийн газрын үед за намайг одоо засагт ажиллаж байхад бол 5 тэрбум долларын нөөцтэй боллоо гэж зарлаад 3550 байсан доллар 3350 болж буусан баггүй. Үнэндээ яга эсэргээр юм болоод байна. Чи худлаа мэдээлэлээр хүмүүсийг хангаад байгаа юм шүү дээ. Ингээд дарга ерөнхийлөгч та дарга гэлчлээ уучлаарай. Ерөнхийлөгч та одоо энэ одоо буруу мэдээлэлээр хангаад байгаа юм уу? Ягаад энэ бодит байдал дээр эн чинь долларын одоо нөөц 5 тэрбум байх одоо ханш чи ингээд бүр 600 руу очиод байгаа юм 3600. Банкны одоо энэ юу нөөцийн хүү энэ их өндөр байх нь ядуурл их бий болгодог. Их олон жилийн өндөр одоо бодлогын хүүтэй явах бол шууд бизнесийг хаадаг. Хүмүүсийн ажил их нөхцөл бололцоог хаадаг. Хүсэл зорилгыг хаадаг. Маш өндөр хүүтэй зээл авах нөхцөл рүү түлхдэг. Банкуд Монгол банкнд мөнгө хадгалуулаад ажил одоо зээл өгөх сонирхол нь буудаг. Гаднаас маш бага хүүтэй мөнгө оруулж ирчээд тэрнийхээ алдагдлыг Монгол банкаар өрүүлдэг. Ярил маш олон юм байгаа шүү. Энэ их тийм ойлгомжгүй зүйл байгаа. Энэ ойр Монгол банкныхан бас ирсэн гүйлтэй. Тэгээд 5 тэрбум долларын нөөцтэй тэгсэн мөртлөө долларын анш өсөд идэг. Одоо энд юу болоод байгаа юм? Эсвэл одоо засаг юм уу? Эсвэл Монгол банк юу ерөөсөө юу гэж уншигдэж байгаа нэхлээр долларын аншийг өсгөх сонирхолтой юм аа. Юуны алдагдал хаах гэдэг юм. Яах гэдэг юм. Одоо ард иргэдийнхээ бизнес эрхлэгчтэйгээ хармааг ухна гэж байгаа юм нийлж байгаа. Тийм их нөөцтөн бол наатаха буулгал та тэгээд. Том асуудал шүү. Бид ард түмэндээ дүнгээ тавиулахад Монгол хүний орлого дотоодын нийт орлого 10,000 Америк доллар төрж утаа төгжрөл арилсан байх болно гэдгийг энэ дээрээс би баталгаатайгаар илэрхийлж байна. Ерөнхий сайд маш ноцтой нэг үг хэлнэ лээ. Монгол улсад төр байхгүй болцсны хариуцлага алдагдсны хамгийн том жишээ байх. Монгол улсын засгийн газар өөрийнхөө хийсэн гэрээг өөрөөсөө олохгүй байна. Айл улсаасаа энэ гэрээг олж ирлээ гэдэг үг хэлсэн. Үндэсний аюулгүй байдлын олс чинь бараг хэлхсэн дээрээ тогтож байгаа юм биш үү гэдэг тийм хардлагт тийм санаа зовлоныг баг хэлмээр тийм үг хэлсэн. Яхаараа засгийн газрын архив дотор байгуулсан гэрэл байхгүй болчтой. Хариуцсан албан тушаалтууд нь юу хийж идэх юм? Засгийн газар өөрөө өөрийнхөө дотор байгаа алдаа завхарлыг төр өөрөө өөрийнхөө дотор байгаа энэ авилга гэж хэлэх юм уу, ашиг сонирхол гэж хэлэх юм уу, юу гэж хэлэх юм? Энэ зүйлээ ингээд олж тогтоож чадахгүй байж алдаагаа яхаараа иргэний хувийн амьдрал бизнес эрхлэгчдийн бизнесийн дундаас ингээд босгож ирээд байгаа юм бэ. Энэ бол манай арчлалын хамгийн одоо хойшоо татсан төр сул зүйлтийн нэг шүү. Монгол улсын хин нэгэн албан тушаалтан архивыг бүтнээр нь айлын тал руу гаргахад бид эрүүг хэрэг үүсгээд хариуцлага тооцоогоо явахад тэрийг нь дасан зогсоогоод төрийн том шагнал өгчөж ирсэн. Энэ мэд галзуурал чинь төр дотор
байгаа энэ хариуцлагагүй байдлыг одоо өөгшүүлээд байгаа маа. Ардс нам алдаа оногдож гисэн ард түмнийхээ өмнө шүүмжлүүлж муулуулдаг ч гэсэн бид дандаа шинжлэлийг авчирхаа зорж ирсэн юм а. Харамсалтай нь энэ бол ардс намын бүлэг ажлаас ухарж байгаа асуудал биш. Хурал хаяж байгаа асуудал биш. Бид парламент ёсны дархлаа үүний үндсэн суурь зарчмыг хамгаалахаар ийхүү завсарлага аваад байгаа юм а. Бид ч гэсэн хуулийн төслөө санал оруулж байгаа. Бид ч гэсэн бас Монгол улсад хэрэгтэй зарчмын шин чанартай амин чухал Монгол түмний язгуур ашиг сонирхолд нийцсэн шийдвэр гаргах ирмэлцэлтэй байгаа. Энэ ажлыг маань хийлгэж өгөөч. Өөрөөр хэлбэл наад захын ёс зүйн алдаа гэж харахаас илүүтэйгээр парламент хоорондын засаглал хоорондын тэнцвэрийг гажуудуулсан энэ байдал өнөөдөр ямар нам ирэх вэрж хэн одоо ерөнхий сайд хийж байгаас үл шалтгаалж хожим дараагийн үед буруу жишийг авчрах магадaltaй гэж үзэж байгаа маа. Би одоо ардаа би энэ дэдэл юм хэлээ. Одоо тэн дээр нэгс одоо бүр ингээд дуучлах тэр хоёрын хүний оронд асуудал. Тэр байтугай эмгтэй гишүүдийг пэгэрэн дуудаад тэдний намын сонгогдсон тэд дараа сууж л байт юм хэлээ. Тэгээд ямар ч одоо тийм эмзэг асуудлыг орж ирээд тэр асуудлуудаа эсвэл яриад ерөөсөө бидний энэ тархинд бол хилцэж байгаа асуудлыг тойрно үхээс биш хүний асуудал ярихгүй. Тэр хүний асуудал ярих гэж байгаа бол өөр одоо дигийн үйл бол юм уу тэр одоо ямар ёс зүйн дигийн байнгын орон энэ байгаа шүү дээ. Яагаад ингэ парламентыг тэр чигт муухай харагдуулах ч гэдэг юм уу ийм үнцгийг хийчээд өөрсдөө ингээд нэг одоо сонь юм яриад чухал асуудлууд яваад. Тэр хүний асуудлыг хүний тусдаа яар парламентын асуудал буюу хилцэж байгаа асуудал дээрээ орж ирээд байр сууриа хэлээ явах нь чухал байхгүй. Би юусе энэ зарчим. Одоо би ингээд амтны үйл дээр санаа зовоод байгаа. Энэ үйл үг нь батлагчаас ялангуяа одоо баруун хязгаарт одоо ингээд айлын хотлоо ингээд тий сүрэг жоннууд орж ирээд байдаг. Санаачлагч нь алга. Тэгэл одоо ингээд энийг яах бол гэж ингээд байж байгаа байхгүй. За яг олон талтай асуудлууд байгаад байна энэ. Нэгдүгээрт юу гэхээр яагаад ийм асуудал үүсэх болов вэ гэдэг. Миний дүгнж байгаагаар 2016 оны улсын их хурлын сонгуулиас хойш ялсан намын дарга нь ерөнхий сайд хийж ирснээр парламент засгийн газрын дэргэдэх хууль зүйн хэлтэс тасагшгал явж ирсэн. Энэ байдал маань үндсэн хууль зааснаар өөрчлөгдөж парламентын засаглалтаа улс орон шүү гэдэг бас сануулж байгаа нэг том улс төрийн үйлдэл гэж харж байна. Нөгөө талдаа юу гэхээр парламентад дандаа засгийн газрын өргөн барьсан хуулийн нэг ёсчлон баталдаг нэг процесс мэт засгийн газар харддаг болсны илэрхийлэл ерөнхий сайдын сүүлийн үгнээс юм болов уу гэж би хувьдаа дүгнэж байгаа. За уучлахгүй эсэх асуудал. Ер нь парламент дээр нэг зүйл усаагаар мэт дутагддаг. Мэдлэг суурилсан мэтгэлцэн ердөөсөө явагддаггүй. Гишүүд нь асуудаг, сайд нар бол хариулах үүрэгтэй. Гэтэл худлаа ярьдаг. Асуултаас бултдаг. Эсвэл асуултанд хариулж явах ёстой албан хариуцлага үүрсэн сайд нь хуралдаа суудгүй. Гэх мэтлэн учир дутагдaltaй зүйлүүд маш их бий. Бараг парламент дээр явагдаж байгаа хэлцээр өнөөдөр ингээд парламентын үүдэн сэтгүүлчтэй хийдэг одоо бараг л мэтгэлцэн шугал хийдэг үстэй байна ч. Долоондрол явагддаг шүү дээ ихэнх тохиолдолд. Тэгэхээр энэний нэг бас нэг одоо сул талын илрэл гэж би хувьдаа харж байгаа. Би нөгөө та нарыг ихтгэл үнэмшилгүй байна гэдэг эднийт ихтгэл үнэмшил төрүүлээч гэдэг байгаа байхгүй. Тэхийн тулд экспорт жишээлбэл бид нар хичнээн хэмжээгээр хэдэн сая доллараар нэмэгдэх боломж ер нь бол 90-ад оны их үед энэ хоёр орны нэг тохирсон юм бол тэр шүү дээ. Та нар бол нефт эрчим хүчээрээ бид нар бол өргөн хэрэглээний бараагаар гээд Оросууд өргөн хэрэглээний бараан дээр өндөр татвар тавьсан. Манай савхын эдэл ноосон бүтээгдэхүүн ноолоор бүгдэн дээр нь татвар тавьсан. Одоо энийг нэг өөрчлөх боломж гарч байгаа бол тэр мэрийгээд сайн та нар ярмаар байгаа юм л. Гэхдээ бид нар нэг юм ойлгох хэрэгтэй. Нэг оронд хараат болцсныг ерөөсө тоохгүй. Тэгээ бусдаа найзлыг ихээр боломжтой хэвтчихье. Тэр талаас нь сайн ярмаар байна. Ерөнхийдөө нийгэмд ажиллаж хөдөлмөрлөд явах тийм чадваргүй ажил олдохгүй хүмүүс бас улс төрд орж байгаа. Тэгээ одоо энэ улсын их хурлын гишүүдийн тал хөвмжгөр нийгэм мэрэгчлэр ажиллаад амьдрч чадахгүй тийм хүмүүс. Багш мэрэгжлгүй ч хүмүүс тийм дотор сууж байгаа. Тийм. Одоо манай улс төр чинь бас тийм байхгүй. Улс төр рүү орж нэг амьдрал нь ажил хөдөлмөртэй болдог. Нийгэм дотор ажиллаад хөдөлмөрлөөд цалиа аваад явах тийм чадваргүй хүмүүс. Тал хувь нь нийгэм рүү гарлаа ажил олдохгүй тийм.
Тэгвэл тэгээд одоо өргөн цэргийн төмөр замаар Оросууд манаа руу халдан довтлохгүй гэсэн баталгаа. Оросынхоо бодлогоор түүхээ харалта. Орос газар нутгээ томсох бодлоготой биш хүн аманд цөөхөн Сибирь нь эзэнгүй болж байгаа бас хятадтай аюулаас айж байгаа бол. Энэ хүн юу гэж ярьж байна? Энэ хэний төлөөлөл байж болно шүү. Энэ хэний төлөөлөл байж болно шүү. Яг нарийн яриул дэлхий дээр ерөөсөө нарийн царгил байдаг байхгүй юу? Яг нариндаа бол бидний нэрлээд байгаа нарийн төмөр зам чинь дэлхийн стандарт байхгүй юу? Энэ Монгол улсын баялаг маань энэ дотор байна. Одоо ингээд замуудын бомбт ингээд гоожж байгаа. Бид үе үед хятадтай 8 хийж ирсэн шүү. Цайнаас ихсүүлэл торг тонж бүгдийг л явдаг шүү. Хятадууд Монгол руу довтлохтой тулах юм бол тэр нарийн царгийн төмөр замтаа замгүй орж ир. Шудраг ёс гэж байдаг бол шүүхтэр голомтын баясгалан Женко Батулга очих ёстой шүү дээ. Дэлхийн улс орны тарифаас 4-5 дахин өндөр үнээр тэгээд ашиглалтгүй. Тэгэхээр дээрээс нь хятад руу нүүрс зөөх гэж өргөн төмөр зам. Дээрээс нь хятадын төмөр замтай нийлхээгүйгээр зай өндөрлөх тавиачаад хайцсан чинь Монгол улсын энэ асар их мөнгийг, ийм ядуу улсын мөнгийг зүгээр жорлон тэгээ урсгачихж шүү дээ. Тэгээд төмөр зам барьсан гэдэг. Энэ төмөр зам өнөөдөр 1 тонн ачаач зөөгөө байх шүү дээ. Ийм хэрэггүй төмөр замаар яах вэ? Энэ ямар их үнээр бослоо. Тэр бум 300 сая доллар гэдэг чинь Монгол улсад бол амар мөнгө шүү дээ. Аимшигтэй их мөнгө шүү дээ. Монгол ийм ядуу улсад. Энэ чинь дэлхийн том хөгжилтэй баян улсад чинь баян хүнд ч их мөнгө шүү дээ. Тэр бум 300 сая доллар. Энэнгээр бид нэр зөвхөн Женко, голомтын баясгалан хоёрын зугаа цэнгийг л хангаж шүү дээ. Энийг ярьсан шүүмжилсэн үнийг чимүү хийн. Чимүү бол хулгайч гэж танихгүй юм байж ингэдэг үгнэл нөгөө троллуудаараа ийм мунхаг нийгмийг ингэж хулгаалаад, ингэж дороотуулаад ийм ядуу утаатай болгохоос өөр ийм өөдгөө улсуудад зам байхгүй л да. Энэ бид нэр өөрсдөө хөрсийг бэлтэж өгч ингэж одоо энэ улсуудыг буруу өөгшүүлээд. Тэгэхээр бол бид нар бол нэгдүгээрт хамгийн гол бидний анхаарах ёстой төр засгийн нийгмийн анхаарах ёстой зүйл бол бид нар 15 толгойтой болох биш. 10 ширхэг оюутлоготой болох биш. Бид нар хамгийн түрүүнд авилгалаасаа бодтой салах хэрэгтэй. Энэ цаг үед бас нэг тийм хууль зүйн сайдаас нь, ерөнхий сайдаас нь ийм дэвшилт үзэл гарч байгаа, дугарж байгаад нь одоо үнэхээр талархаж байна. Зүгээр энийгээ зүгээр нэг ээлжид улс төрийн нэг тийм популяр бити байлгаасай. Энийгээ яг бодиттой тэмцээд энийгээ яг хэрэгжүүлээсэй. Энэ стратегийн ордод тооцоолох тогтоолоо их хурлд оруулж ирээгүй 18 жилийн хугацаанд ер нь юу болгосныг бол тэгээ та бүхэн зүгээр 1-2 жишээнээс харж байгаа шүү дээ. Тэгээ энэ ямар одоо орчин үеийн залуучууд их өөр болсон юм бил. Энэ залуучууд чи өөрсдөө нөгөө офшороор дамжуулаад яаж мөнгө төгрөг гаргадгийг, яаж үндэстэн дамсан хэлхээ холбоо үүсгэдгийг, яаж шанхууруулдгийг гэдгийг бол надаар хэлүүлтгүйгээр өөрсдөө гаргаж ирээд олон улсын тэр биержээс мэдээллийг аваад ингээд нэгтгээд гаргаад ирж байна л д. Тэгэл ингээд байгаа л баримтууд ингээд гаргаал тавихад зүгээр нэг дээр нь л нэг юм болдог. Түүн шиг одоо бол бид нэр цаашдаа нөгөө нуурыг харахгүй, худгийг нь хараад, оог нь харахаар овоолохыг харахгүй байдаг ийм зарчимгүй үйлдэлээ бол таслан зогсоогоод баялагын сан дээр яг тэг шандах ёстой. Хэлцээр хийх ёстой. Тэгээ байгалийн баялагийг хэн нэгэн бүтээгээгүй. Ингээ бүгдтэй тэгс сайхан хэлцээр хийгээд ингээд асуудлаа шийдэх юм бол баялагын сангийн хуримтлал нэмэгдэнэ л гэж ойлгож байгаа. Тийм учраас бүгдэд тэг шандъя гэдэг энэ зарчмаар энэ баялагын сангийн хуулийг хэрэгжүүлэхэд ажиллаж байгаа. Тэгэд энэ хүрээнд асуудлаа шийдээ явна. Тэгээ бид нэг зүйлийг ойлгох ёстой. Тэгээ одоо тэнд хэрвээ янз бүрийн одоо энэ орд газрууд энэ байгалийн баялаг дээр хуулийн хариуцлагатай асуудал байвал татвараас нуугдсан, тэр офшороор дамжуулсан янз бүрийн асуудал байвал тэрийг хуулийн байгууллага тогтооно. Бусдаар бол тэр баялагын сангийн хэлэлцээр тусдаа асуудал. Бүгдд нь тэг шандна. Их хурлд одоо оруулж ирнэ. За тэгээд асуудлаа хамтдаа шийдэв. Хуулийн хариуцлагын асуудал бол хуулийн байгууллага. Татварын механизмаар ямар юм бодогдод байна гэхээр уул уурхай, арх тамхи, энэ өрн телефон нэмэлт хөрөнгө оруулалтаас бусдын нөгөө одоогийн байгаа татвараар нь байлгаад үйлчлэгийн бус салбарыг бүгдийн одоо 1% ч юм уу те татварлуу шилжүүл 1% татварыг бүртгэлийн
Бүр жижиг аж ахуйн нэгжүүдийг бол тогтмол татварлуулж шилжиж байна. Жилд одоо нэг удаа 100 сая төгрөгийн татвар. Тэгээд танаа дээр бол татварын шалгалт ирэхгүй, мэрэгжлийн хяналтын шалгалт ирэхгүй те өөр одоо ямар нэгэн стандарт тогтцох шалгалтууд юус ирэхгүй. Та зөвхөн бизнесээ хийгээд өөрийнхөө орлогыг нэмэгдүүл хүмүүст ажлын байр бий болгох. Дунд чатнд ингээд авилгал аягүй их байна гэдэг байгаа чинь тэнд ажиллаж амьдарч байгаа хүмүүсийн буруу бас биш байхгүй. Тогтоосон хууль дүрмийн дагуу шаардлага тавиад ажиллаж амьдрыг гэхлээр нөгөө доор байгаа аж ахуйн нэгжийн тэрийг хангаж чадахгүй. Тэгээд энэ хооронд чинь юм маш том зөрүү үүсэнгууд тэр зохицуулж байгаа механизм нь өөрөө дунд чатны албан тушаалтнуудыг авилга авах тэр юм руу түлхчихэд байна. Эмнэлэг твдэх шаардлагагүй хүмүүсийг сумын эрүүл мэндийн төв дээр дуудаж ирээд хэвтүүлж эмчлүүлээд ингээд эрүүл мэндийн даатгалын сангаас мөнгө авахаар тэр хүнийг эмчилсэн хоол, эм тариагээд зардал их гараад шаардлагагүй хэвтэлтүүд их болоод байсан. Тэгэхээр бид нар энэ шаардлагагүй хэвтэлтүүдэд бууруулах зорилгоор нэг эргэн талд нь санхүүжилтийн нэмээд тэндээсээ эмч эмнэлгийн ажилтны цалин мөнгө урамшууллаа өгөх боломжийг бүрдүүлээд өгсөн. Нөгөө талдаа хэвтэлтэй багасгаад нэн шаардлагатай хэвтэлтүүдэд хэвтүүлээд тусламж үйлчлэгээ үзүүлээд явах юм бол эмнэлэгт нь эмнэлэгт ажиллаж байгаа эмч эмнэлгийн ажилтнад илүү өгөөжтэй байх энэ зохицуултыг хийж өгсөн юм аа. Тэгэхгүй болохоор манайх чи одоо эрүүл мэндийн даатгалын санг шаардлагагүй хэвтэлтүүд их зарцуулж байна. Одоо хавар болохоор одоо энэ ядардаг бид нар эмнэлэгт хэвтэх ёстой гэдэг эмнэлэгт хэвтээ тусал тариа хийлэгдэг. Энэнд эрүүл мэндийн даатгалын сангийн ихэнх мөнгө зарцуулагдчихад нэн шаардлагатай одоо дарих зүрхний одоо шигдээс харуултын үед өгөх санхүүжилт нь одоо оны төгсгөл рүү байхгүй болчиход байгаа. Энэ зүйлийг бид нэр засаж залруулах ажиллаа хийсэн. Түүнээс чи эрүүл мэндийн даатгалын сан ямар нэгэн байдлаар хоосорцсон юм уу? Одоо давхурах байгаа юм уу? Тийм зүйл огтоосоо байхгүй. Энэ он эрүүл мэндийн даатгалын сан 2.3 их найдын санхүүжилт олгогдсон. Энээсээ одоо эхний улирлуудад 700 орчим тэрбум төгрөг нь олгогдсон. Одоо эрүүл мэндийн даатгалын санд 1.6 орчим их найд төгрөгийн санхүүжилт байна. Ахаад нэг кейс хамгийн сүүлийн жишээ. Төрийн үйлчилгээний албан хаагч нар Батчулуун эмч хүний амь насны төлөө ажил албан үүргээ гүйцэтгэснийхээ төлөө өнөөдөр ялтан болоод ингээд зогсож байна. Энэ бол улсын хурлын өөрийн баталсан хуулийн хүрээнд төрийн албан хаагч нар албан үүргээ гүйцэтгэснийхээ төлөө ял зэмтэй болоод явж байгааг нэг тодорхой жишээнүүдийг би хэлэх гэж байна. Тэгэхээр энэ асуудлуудаар улсын хурл онцгой анхаарал хандуулж энэ парламент дээр одоо хэд хэдэн эрүүл мэндийн салбарт эмч хийжсэн улсууд гишүүд сонгогдсон. Жишээлбэл энэ Батчулуун эмчийн асуудал дээр онцгой анхаарал хандуулж энэ хууль юмдаа өөрчлөлт оруулах болдгоо мó их хурлын дарга. Өөрөг чиглүүлж болохгүй юу? Энэ өөрөө нэг эмчийн асуудлаас илүүтэйгээр эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа энэ олон эмч нарын сэтгэл зүйд асар том цохилт болж байгаа юм бил. Албан үүргээ гүйцэтгэснээ төрөө хэн маань буруутан болох эрсдэлтэй байна гэдэг ингээд ямар ч ажлын урам зориггүй, ямар ч одоо сэтэл санаагүй ийм л болж хувирж байгаа юм бил. Ер нь зүгээр зарчмууд их хурлын дарга нэг анхаарал хандуулахгүй болохоо байсан зүйл нэг байна. Ер нь энэ хууль засаглалтай холбоотойгоор энэ ардчилсан эрх зүй төрийн чинь үндэснээ өөрөө хууль засаглал асуудал байна. Монгол улс бол парламент засаглалтай улс орн. Гэтэл үндсэндээ одоо энэ засгийн газрын зарим нэг сайдар би бүр онцолж хэлэх гээд байгаа зүйл бол хөтөлбөр нийгэм хамгааллын сайд инх хамгаалан гэдэг үү. Хуулийг хэрэгжүүлдэггүй, гацаадаг, улсын их хурлаас баталсан хуулийн дээр заасан журмуудыг нь хэрэгжүүлэхгүйгээр жил гарan болгодог. Ингээд ард нь хоцорж байгаа тэр нийгмийн эрх шиг буюу малчтын эрх шиг гэдэг юм уу эргээд түүн цаана байгаа асуудлуудыг нь бол ингээд өөрийнхөө үзмжээр нэг сайд хуулийг хэрэгжүүлдэггүй гасаазах асуудал байж болдго юм уу? Хууль өөрөө гуйл болж байгаа шиг асуудлыг бол иргэд маш их ярьж байна. Бид нар иргэдтэй уулзтууд хийсэн. Цаашдаа энэ эрх зүй төрчин засаглах юм уу, хууль цаа засаглах юм уу, эсвэл хувь хүн засагладаг байх юм уу гэдэг асуудлыг хүртэл яриад байгаа. Тэгэхээр бид нар энэ дээр ер нь хуулийнхаа хэрэгжилтэн дээр зарим энэ сайднэр дээр нь асуудлыг нь ярих хэрэгтэй байх оо. Би өрх сумын эмнэлэгт очиж үзүүлсэн хүмүүс дараагийн шатлын эмнэлэгт очиход хин гэдэг эмчид хаана хэдэн цагт очиж үзүүлэх вэ гэдэг цагийг нь анхны шатны эмнэлгүүд нь өөрсдөө авч өгөөд явуулдаг, эзэнтэйгээр явуулдаг болох. Тэгэхгүй бол өнөөдөр одоо сум өрхөөс за ингээд та улсын 1-р төвөмлөгт очиж үзүүлэх юм байна гэдэл явуулчихдаг. Нөгөөдөл нь орон нутгаас ирээд цагаа авах гэж 7 хоног, цагаа аваад үзүүлчээ 7 хоног, дахиад шинжилгээгээ өгөх гэж 7 хоног.
Ингээд 1-2 сарыг энэ Улаанбаатар хотод өнгөрүүлээд энэ хүний санхүү эдийн засаг мөнгөний хувьд асар их хүндрэл чирэгдэл учирж байгаамаа. Тэгэхээр энийг шийдэх шийдлийг бид нар гаргачихсан энэ 6 сарын 1-ээс хэрэгжээд эхэлнэ. Бүрэн гүйцэд биелэлээ болоод ард иргэдэд одоо 100% хүртэл одоо эх оны дунд гэхэд одоо энэ 100% биелэлээ олно гэж ингэж тооцоолж төлөвлөж ажиллаж байгаа.